Сайн манайхаа дараагийн хвшлэгээр олзож байна. Энэ удаагийн хвшлэгээр саяхан нээлттэй хэлсэн Time Cut эмх нэртэй нэгэн кино орж өгöd бэлэн болсон байна. Бичлэг хэлэхээс өмнө гяс нэг хэрэгтэй мэдээлэл үргэлтгий. Инвэшний хэрэглэгчид маань Unitel аппликейшнээр дамжуулан гэрийнхээ интернет тохиргоо хүссэн үедээ утаснаас айнах боломжтой болж байгаа юм байна. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ интернет хэрэглээнд цагийн тохиргооёг, гэрийнхээ Wi-Fi-ыг алсаас удирдах, мөн зочид нэвтрэх боломжтой интернет сүлжээг үүсгэх зэрэг үйлчилгээг Unitel аппликейшны интернет тохиргоо зэснээс авах боломжтой болж байгаа юм байна. За ингээд хэрэглэхэд олон амар болж байгаа Intel-игэндээ баярлалаа. Бичлэг рүү орцгоё. Манай голдруудын нэг болох Самар нэг үдэшлэг рүү оролцох гээд явж байхдаа Queen гээд найзтайгаа таарлаж яваар кино маань эхэлдэг. За энэ Queen бол Самарт сайн юм байна лээ. Тэгээ өөр хиймэн сэтгэлээ илчлээ захиа өгөх гэж байсан ч Самарыг бас нэг найз нь гинт дуудаад аваад явчихдаг. За энэ юу үчлэг болж байна гэхлээр сүүлийн 2 хоногийн дотор Самарын сургуулийн 3 хүүхэд нууцлаг алуурчны гарт тамиа алдсан байдаг. Гэхдээ тэр нь Самрын хувьд зүгээр нэг сургуулийнхын хүүхдүүд ч биш, бүр дотны найзууд нь байсан бөгөөд тэр тусмаа Эмигээ дохин нь хамгийн сайн найз нь байсан юм байна лээ. Тэгээ яхав залуу хүүхдүүд очир найзуудаа алдлаа гэд гунж готрох биш, өөдрөгөр үдэж өгч байгаа буюу нэг эсэндээ өвдөлтийн үчлэг маягийн болж байгаа л гэсэн үг. Самрын хувьд найзуудаа алдсан нь нэлээд хүн дээр туссан бөгөөд уг нь ширээ гэж бодохгүй байсан ч ганцаараа явах нь илүү хэцүү байсан болохоор ядаж сэтгэлээ засъя гэж бодоод л ирсэн юм байна лээ. За тэгээ өвчлөг дээр байж байтал самсаргүй хувцсан дээр юм асгаснаас болоод 0 орсон хогуурн цагдаа нар ирээд болж исэн өвчлөгийг нь тараачихдаг. Манай хүнч мэдлгүй 0 орчход гараад иртэл яг нөгөө алуурчантай нь улаан өрөөрөө таарлдчих нь тэр. Уг нь манай хүн нэлээд зогтох гэж хичээсэн ч эцэст нь нөгөө алуурчанд баригдаад харамсалтайгаар алуулчихдаг. За энэ бол тэртээ 2003 онд болсон үйл явдал бөгөөд энэ явдлаас хойш аль хэдийн 21 жил өнгөрсөн байдаг. Энэ цагүед хэдүүлээ жинхэнэ гол төр болох Люсидэд танилцах бөгөөд манай хүн сүүлд алуулдаг Самрын төрсөн дүүний юм байна лээ. Ер нь бол Самрыг өд басны дараа нь төрсөн болохоор эгчигийн амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй гэсэн үг. За өнөөдөр бол 2024 оны 4 сарын 16 буюу 21 жилийн өмнө гарсан аимшигт таллахын хохирогчдыг эргэнд урсдаг өдөр юм байна лээ. Самрыг өд болсон газар ар гэрийнх нь болон найз нөхд нь очиж тэднийг дурсдаг бөгөөд Люсимэн дэшээ явахаас өмнө эгчийнхээ өрөөнөөс нэг нууцлаг загтлыг олдог. Удалгүй ээж аавынхаа хамт эгчийнхээ дурсгал дээр нь очих бөгөөд манай хүн тэр аваар жаал явж сонирхож байгаад нэг учир битүүлэх төхөөрөмжтэй таарчихдаг. Юу гэдгийг нь ч ойлгож амжаагүй байтал нөгөөх нь өөрөө итгэвчээд шууд манай хүнийг 21 жилийн өмнө рүү буюу яг нөгөө аллаг гарсан өдрийн эхлэл рүү шилжүүлчихдэг. Угаасаа манай Люси шинжлэх ухаан физик энтер сонирхолтой юм болохоор цаг хугацааны аялал хийсэн гэдгээ нэг их удалгүй шууд л анзаараад иймэрхүү зүйлийг арай ойлгож хүлээж авах магадaltaй хүн болох физикийн багштайгаа уулзгаар явдаг. За тэгээ яваад очтол багш нь жаахан завгүй байж тараад манай хүнийг тентхийн яг өөртөө адилхан шинжлэх ухаан сонирхолтой сурагч болох Queen-тэй танилцуулаад явуулчихдаг. Энэ Queen болохоор нөгөө киноныхын Самарт сэтгэлээ илчлэхэд явж исэн хүүхэд бөгөөд хөрх юм нь бас сургуультай жаахан дээрлэхүүлдэг юм байна лээ. Ядчаах тэр дээрлэгдэг гарууд нь болохоор Самартаа нийлдэг бөгөөд сайн охиных нь найзууд нь өөрийг нь дээрлэгдэг гэхээр ер нь л гонигтай. Гэхдээ энэ удаа манай Люси Queen тусалснаар олонний өмнө эвгүй байдалд орхоос нь аварч чаддаг. Яг нэх баатар болох гээд тусалсан юм биш л дээ. Угаасаа цаг хугацааны аялал мэтийн зөвлөлд нь итгэх цорын ганц хүн. Дээрээс нь физик энтертэй сайн болохоор нөгөө төхөөрөмжийг нь засаад буцаж явахад нь туслах болохоор л тусалдаг. За тэгээ Queen-д уцаа үзүүлээд ирээдүгээс ирсэн гэдгээ хэлтэл угаасаа цаг хугацааны аяллыг боломжтой гэж боддог юм болохоор шууд л итгээд манай хүн туслахаар алдаг. Үүний дараагаар манай хоёр нөгөө төхөөрөмжийг Queen-ийн гараж руу зөөж авчираад засаж эхэлтэл ер нь бол машинаар ярил бензин байхгүй болохоор л ажиллахгүй байсан гэдгийг мэдэж авдаг. За тэр бензин нь болохоор дээр үеийнхээ NASA шиг газарт байдаг нэлийн ховор зүйл бөгөөд азар манай Люсигийн аав нь тэр үед тэнд нь ажилладаг байсан юм байна лээ. Яаж иж яагаад гэрлэгөө орж аавынхаа үнэлгээг нь авч чадах юм бол бензинтэй болох боломжтой гэсэн үг. Тэгсэн чинь азар энэ Queen Самрын гэрийн даалгаварт нь тусалдаг байсан бөгөөд өөрийнхөө оронд Люсиг тослно гэж хэлснээр ямар тач Люси маань хуучин гэрлэгөө орж чадхаар болдог. Өөд болсон ихч болон ээж аав хоёртойгоо хамтдаа оройн хоол идэж явах үедээ тэдний ур амьсгал нь төсөөснөөс нь шаал өөрөөгөөг анзаардаг. Ирээдүйн ээж аав хоёр нь нэг л тийм хоосон хүндий Люсиг нэг их тоодоггүй байсан бол энэ цаг үед байгаа ээж аав хоёр нь Самарт ямар их хайртай халуун дотн гэр бүл байгааг нь хараад манай Люси жаахан сэтгэлээр ундаг. За үүнээс гадна манай хүн ихчтэйгээ ярилцаж байгаад өнөөдөр чинь нэрээ аллаг гарсан эхний өдөр буюу Самарын хоёр найз нь дэлгүүр дотор алуулсан гэдгийг сандаг. Уг нь бол Queen-тэй ярилцаж байгаад өнгөрснийг хөржүүлэх юм бол ирээдүйд гарах үр дүн нь илүү аюултай байж магадгүй сонссон болохоор юу ч хийлгүй зүгээр боцъё гэж бодсон ч ихчтэйгээ уулзснаар бодол нь өөрчлөгдөөд нөгөө хоёр найзад нь туслахаар шийддэг. Гэхдээ харамсалтай нь туслах гэсэн оролдлого нь бүтлгүүдээ зогсохгүй бүр нэмээд өөр нэг гэмгүй үнийг хүртэл алуулчихдаг. Ингэснээр нэрэл Queen-ийн хэлсэн шиг өнгөрснийг өөрчлөх гэж оролдох нь илүү дордуулах юм байна. Тиймээс зүгээр л аавынхаа үнэмлэхийг аваад хурдхан боцох минь гэж бодоод гэрлүүг нууцаар орох гэж байхдаа Самарт баригдчихдаг. За ингээд нэгэн дэвгүй байдалтай баригдчихсан болохоор ихчтэй үннээ хэлэхээс өөр аргагүй болдог.
Гэхдээ Самар бол Күүн шиг шинжлэх ухаан энэ төр сонирхдоггүй болохоор эхэндээ итгээгүй ч Азар Люсид эгчийнхээ өрөөнөөс авсан захиан байсан болохоор тэрийг үзүүлснээр итгүүлж чаддаг. За ингээд нэгэн тэгчтэй өртөл мэдэгч гисэн дээрээс нь эгчийнх нь найзуудтай нь холбоотой болохоор Самар заавалчгүй найзуудтай тусламаар байна гэж ятгахсаар агаад явхаасаа өмнө дахин нэг удаа аллахыг зогсоох гэж оролдохоор болдог. Гэтэл энэ удаа Люси маань ганцаараа биш Самар Күүн хоёртой хамтдаа оролцсон болоод ч тэрөө ямартаач 3 дахь хохирогч болох Эмиг амжилттай аварч чаддаг. Ингэснээр ер нь бол өнгөрснийг сайнаар өөрчилж болох юм байна гэдгийг ойлгох бөгөөд сүүлийн хохирогч болох Самарыг ч гэсэн аварч чадхаар болдог. Гэхдээ Самарыг аврахын тулд өөрийг нь үгсэн гэдгийг нь өртөл хэлэх шаардлагатай бөгөөд ядж явах дахуулцгахдаа ирээдүйд нөхөр хүүхэдтэй болчихсон сайхан амьдарч байгаагээ тодлоо хэлчихсэн болохоор жаахан эвгүй байгаад байдаг. Гэхдээ их чин Люсиг ямар нэг юм нуугаад байгааг нь угаасаа мэдчихсэн юм байлээ. Учир нь Самар ижил өстөн бөгөөд ягаад ч нөхөртэй болохгүйгаа мэдж байгаа болохоор ер нь л жоохон гайхсан маягтай л байгаад байсан юм байлээ. За тэгэл Люси маань яаж хэлэх учраа болохгүй байж байгаад Самрын дөнгөрсөнтэйгээ ээж автайгаа хамт хооллохоор болдог бөгөөд энэ үед дахин нэг зүйлийг ойлгож авдаг. Ээж аав хоёр нь Самарт бүр үнэхээр хайртай байсан бөгөөд дахиж хүүхэдтэй болох ямар ч бодлого байсан юм байлээ. Гэхдээ өхнөө харамсалтайгаар алдсан болохоор л дахиж хүүхэдтэй болсон бөгөөд тэр нь манай Люси. Ер нь бол нэг үгээр хэлэх юм бол эгч нь үүд болсон болохоор л манай Люси төрсөн буюу хэрвээ Самрыг аварчих юм бол Люси маань ирээдүйд төрөхгүй л гэсэн үг. За ингэснээр манай хүн эгчийг авраад өөрөө хүү эсвэл өөрөө амьд үлдэхийн тулд эгчийгээ золиослох уу гэсэн шийдвэр дээр тулж ирдэг. Эхэндээ бол эргэлзэлгүй өөрийгөө бодоод буцхаар шийдэж аавынхаа өмнөлхийг аваад гарсан ч Күүнтэй ярилцсны дараа бодол нь өөрчлөгдөж Самартаач гэсэн ярилцаж үзсний дараагаар бүтгсгийг нь мэдэхгүй ч нэг төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлж үзэхээр шийддэг. Эхний ээлжинд аавынхаа ажил руу нууцаар орж түлшээ авахар болдог бөгөөд яваад ортол тэдний өмнөх нь өөр хүн орж ирээд муу адил зөвл аваад гарсныг нь хараад энэ алуурчин ч гэсэн ирээдүгөөс ирсэн гэдгийг ойлгодог. Энэ хооронд Самарч үжлэг дээрээ ирчихсэн байх бөгөөд албаар алуурчныг өргөтөж байгаад Күүн Люси хоёр гинт орж ирээд л нөгөө алуурчныг барих төлөвлөгөөтэй байсан юм байна лээ. Төлөвлөгөөч амжилттай хэрэгжиж Самрыг авраад алуурчныг мөргөж ядах бөгөөд энэ үед алуурчны царайг нь харсан чинь ирээдүгөөс ирсэн Күүн байж таардаг. Яагаад ийм зүйл хийсэн гэсэн чинь угаасаа Самар сайн байсан бөгөөд байнга найзуудад нь сургууль дээрээ дээрлгүүлсээр байгаад үзэн ядалтанд дээцэхтэй өрөөд өшөөгөө авсан нь л энэ юм байна лээ. Гэхдээ бас л өшөөгөө авахын тулд цаг хугацааны машин бүтээж энтер овоогоор аваад. За тэр ч яг хуу ямартай Самрыг аварчихсан түлшээч гэсэн авч чадсан болохоор шуудхан цаг хугацааны машин руугаа боцож очиод Люсиг буцаахаар болдог. Гэхдээ ирээдүйн Күүн угаасаа гертэн төхөөрөмж байгааг мэдж байгаа болохоор араас нь дагаад ирчихдэг бөгөөд ер нь бол тэрэн цаан болж Люси маань Күүнийг аваад хамтдаа өөрийн цаг үеэрээ боцчихдаг. Тэгснэ тэндээ очиод ирээдүйн Күүнийг нохож хайчаад буцаад 2003 он руу хүрээд ирдэг. Зүгээр л 2003 он бол өөрийнх нь байх ёстой цаг үе юм шиг санагдаад буцаад ирсэн бөгөөд ингэснээр алуурчин байхгүй болсон болохоор бүгдээрээ амар сайхан дажаргаад кино манд тосдог. Уг нэг чигээ аврах юм бол өөрөө өхнөгээд байсан чинь юу болчихоо өөрхий. Эннээс гадна ер нь нэлээд их ойлгомжгүй зүйлс үлдсэн л дээ. Тэгээ яг хөө нэлээд бодсны эцэст кино гоёжсэн чинь мөнгө гинт дуусаад л хүчээр тосгочихсан юм байна гэдгийг нь ойлгосон. За тэгээ нэг юм инээдтэй ч гэхүү аимшигын ч гэхүү кино байлаа. Киноны төгсгөл бол таалагдаагүй гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ бичлэг таалагдсан бол дараагийн удаа дараараа дараах хавьчлэр олцлаа. Тэр баяртай.